Монгол Шин засгийн газар бүтэц дотроо юу болж байгааг бараг мэдхээргүй хэмжээнд дангацсан тэр жигтэй урсгал зардлаа хүртэл бууруулж чадахгүй байгаа зовлон энэ төсвийн хүрээний мэдээлэлээр дамжиж наашаа орж ирж байна гэж би бол харж байгаа. Төсвийн зардал чинь өсөөд байна, урсгал зардал чинь бас нэмж өсөөд байна. Ерөнхий сайд учрал их хурлын дарга байхдаа бас л засгийн газрыг яг энэ чиглэлд урсгал зардлаа бууруул орон тоогоо таана хэмнэ хас гэж явуулсан. Одоо тэнцээ очиж суудсан. Ямар ч өөрчлөлт гараагүй төсвийн хүрээний мэдээлэл. Бүр эсрэгээр ярих юм бол энэчнээс таныг улсын хурлын дарга байхад төсвийн байгууллагуудын орон тоог 9% хассан хасалтын үр дүн чи яагаад энэ төсвийн төсөөлөл дээр ч орж ирэхгүй байгаа юм бэ гэдэг хамгийн ихний асуулт. 2016 оноос хойш Монгол Ардын намын Улаан намын цагаан байрны эдэн гишүүд маш их тансаглаж Монгол улсын одоо энэ татвараар цуглаж байгаа баялагийг үүрэг чиглэлд ажиллаж үзүүлсэ. Гэтэл дөнгөж нэг хууль батлагдаагүй төлөө одоо зовлонгийн ардчилсан намынхнаас их идэх юм. Бид нар яасан? Бид нар хуралдаа ороод ажиллая гэж сууж шít. Та нарын бодлогын алдааны чинь зөвхөн нэг илэрлэн мөсөө уулын оройн энэ чинь ингэж л харагдаж байгаа. Энийг бол тэр цагаан намын цагаан байран дотор очиж яриул уг нь бол дээр баха. Тэг ер нь шийдэл гэж яриад байгаа. Уг нь бол жишээлхэд хөгжлийн банк, төрийн банк гэд банкуудтай. Хөгжлийн банкны зорилго бол импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлд хуулиар олгогдсон ийм эрх үүрэгтэй банк. Гэтэл яагаад газрын тос боловсруулах үйлдвэрийг тэр банк руугаа явуулахгүй юм? Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг яагаад тэр банк руугаа явуулахгүй юм? Тэр хөгжлийн банк, төрийн банкны захирлуудыг яагаад энэ чиглэлд нь шийдэл гаргаад тэр хуулийн төслийг боловсруулаад тэр гэж шахахгүй юм? Энэ чиглэл рүүгээ ажилуулмаар байна гэдгийг бас хэлье. 1.7 их найдын алдагдал гэдэг бол дахиад том алдагдлаа. Тэгэд мөчлөг сөрсөн төсвийн бодлого гэж яриад 2 жил болж байна. Хаана байгаа? Ерөөсөө харагдахгүй байна. Гэдгийг чинь бас нэг асуух гэсэн юм аа. Тэгээд дээрээс нь одоо Монгол улс бол халамжинд живсэн Монгол болсон. 4.8 их найдыг үрж байгаа халамжийн сайд Авбакер сайд хэдэн үнийг халамжаас гаргаваа, хэдэн үнийг бизнес эрхэлдэг болговоо, хэдэн үнийг ажил хийдэг болговоо. Яавал бид нэр тэтгэвэр авж байгаа ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгийн доод хэмжээтэй болгоод бусад халамж тэтгэврийг бууруулах чиглэлд одоо бодлого гаргадаг болох юм бэ? Яагаад та ажил хийхгүй энэ чиглэлд нь ингээд таг дугаа 2 жил суучж байгаа юм бэ? Өгсөн мөнгийг л үрж ийн өөр танаас одоо халамжийг одоо ингэж багасгах юм гарч шийдэл байна гэж ажиллахгүй байгаа юм бэ гэдгийг бас асуух гэсэн юм. Ер нь бол одоо энэ торгуул бичдэг нэг өвөөгийн ажил маш сайн явж байна. Бусад бүх ажлууд, бусад бүх бизнесийнхэн, бусад бүх хувийн хвшлийнхэн хүндрэлтэй байгаагаа шогшроод яриад шүү дээ. Тэгээ засгийн газар яагаад энэ чиглэлд ажиллахгүй байгаа юм? Махны үн нэмэгдлээ гэдэг энэ хоолны газрууд хаалгаа барьж байна. Энэ чиглэл рүү байгаад гарч байгаа бодлого гэж биднэрт байна уу? Энийг л бид нар одоо ярмаар байна. Нэг талаасаа одоо нөгөө талаасаа бол 90 их найдын хөрөнгөтэй төрийн өмчт аж ахуй нэгжүүд Монгол улсад ямар үр ашиг хүртэж байгаа. Эрдэнтийг хасчи, 5 толгойг хасчи. Бусд нь яасан юм? Эрдэнэс Монгол жишээлхэд баахан дарга нарыг суулгаж байгаа л тансаглалт тэнцээ маш ихээр явж байгаа. Тэнцээ тансаглалт буурчих юм бол энэ төсөв рүү ч орж ирж байгаа энэ орлого үр дүнгүй сайжирмаар байна. Гэх мэтлэнгээр засгийн газар бүтэц дотроо орлого зардлага юу болж яаж ямбалж байгаа, яаж тансаглаж байгааг харахгүйгээр зөвхөн татвар төлөгч иргэдийнхаа бизнес эрхлэгч нарынхаа нурууг нь авна, дахиад алдагдал үйлдвэрлэн гэдэг ийм төсвийн үрийг оруулах. Тэгээ багш эмчнэрийн цалин нэмсэн нь бол өөрөө тогтоог шүү. Урсгал зардал өсөж байгаа. 1, 2, 3 дугаар сард гүйцэтгэл хангалттай биелэг. 4 дугаар сард бол гүйцэтгэл биелсэн байхгүй. Өнгөрсөн жил төсвийн хүрээний мэдээллийг би эдийн засгийн сайд байхдаа боловсруулахад алдагдал 1 их найдаар оруулж ирсэн. Ингэж эдийн засгийн өсөлт саархаас сэргийлсэн. Өнөөдөр Азийн хөгжлийн банк эдийн засгийн өсөлтийг 6% гэж үзэж байна. Бид 5.8 гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлтний энэ тоонд хүрэхийн тулд бид тодорхой алдагдал одоо үүсгэж гадаад зээлээ санхүүжүүлж хувийн хвшлийн ажлын байрыг хадгалж аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлого л явуулах хэрэгтэй. Би энэ эдийн засгийн өсөлтийн тоонд хүрэх ёстой л гэж ингэж үзээд байгаа. Энэ эдийн засгийн өсөлтийн тоонд хүрэхийн тулд эдийн засгийг идэвхжүүлэх хэрэгтэй байна.
дан яа алдагдлаар эсвэл нөгөө тендер зарлаад худалдаа авах ажиллагаа зохион байгуулалт биш юм бэл. Давхар одоо жишээ нь бага орлоготой иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд, том компаниудад, салбар салбарын сегментийн төлөөллүүдэд эдийн засгийг идэвхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор жишээ нь бага орлоготой иргэдэд дэмжих зорилгоор хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөр өсөй доод хэмжээнээс 100% хөнгөлчихё. Ингэснээрээ энд өөрөө ажлын байр хадгалагдаад явах юм аа. Энэ алдагдал өөрөө бий болсноор эдийн засгийн өсөлт одоо энэ тоонд хүрэх юм а гэдэг зорилгоор л энэ алдагдлыг тооцсон юм шүү гэдгийг би бас танд хэлье. Одоо би бас үннийг хэлэх ёстой. Төрийн ажил бол залгамж чанартай. Зандаж тэр ерөнхий сайдын үед 2.3 их найдын хэмнэлтийг би цаг үеэ олсон зөв хэмнэлт байсан гэж үздэг. Гэхдээ 4 сарын гүйцэтгэлээр одоогийн байдлаар төсвийн алдагдал 1.4 их найд гарчаад бид нар батлагтаа алдагдал 1 их найдаар баталсан шүү дээ. 1.4 их найд. Одоо ийм үед хариу арга хэмжээ авахаас өөр арга зам байхгүй. Ингэж явахгүй бол за одоо ингээд бүгдийг агшаагаад явъя. Тэгээ ингээ алдагдaltaгүй явъя гэх юм бол цалин өсөө нэмж чадахгүй, тэтгэврээ нэмж чадахгүй, давхар аж ахуйн нэгжүүд амьгүй болно, үйл ажиллагаа явуулах болцоогүй болно. Гадаад зээл өгсөн байгаа ч хэрэгжилж чадахгүй болно. За дээрэс нь төсвийн хүрээ ер нь өнгөрсөн жилүүдэд төсвийн хүрээний мэдээллийг дагаж, хууль дагаж орж исэн тохиолдол байхгүй мөлий. Энэ удаа бол энэ 3 сарыг тодтгол дээр бол хамаарахгүй байдлаар зохицуулахгүй бол яг үннийг хэлэхэд бол 6 сар төсөө тодтохоос өөр замгүй юм билий гэж одоо бид ажиллаж байгаа. За тэрнээс үүш цаашаа бол явхад их хэцүү. Тийм учраас энэ 3 сар байгаа цагт бол одоо их бэрхшээлтэй болно. Гадаад зээлийн ашиглалтын хууль түрүүн Цогтбаатар гишүүн бас асууж ирсэн. Энэ гадаад зээлийн ашиглалтын хууль батлагдвал төр төслүүд хөгжлийн банк дээр сангийн яамны ажлыг хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр заалтыг ажлын хэсгээр бас гишүүд оруулж ирж байсан. Нэгтгэхэд төсвийг дагуулад оруулаад ирж бас. Одоо яг төсөв дээр суугаад явж байгаа одоо зардлын ангил гэх юм одоо 2.8 их найд төгрөг үндсэндээ эргэжил Монгол улс маань одоо халамжид зарцуулахаар харагдаж байгаа. Тийм учраас бодлогын яамнаас хүн ам зүйн бодлого руу чиглэсэн гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн зардлуудаа бид нар гэр бүлийн хөгжлийн тухай хууль руугаа аваад одоо жишээлбэл хүүхдийн 1.5 их найд төгрөг байна. За мөн одоо тэгээс 3 насны хүүхд одоо эхийн мөнгө гих зэрэг гэр бүлийн хөгжил рүү хүн ам зүйн бодлого руугаа чиглэсэн зардлуудаа бид нар гэр бүлийн хөгжлийн хууль руугаа авчгаар яг халамж дээр манай Монгол улс маань жилдээ 600 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. 600 орчим тэрбум төгрөг. Нөгөө талдаа гадны одоо экспертүүд хэлэхдээ танай энэ халамжийн зардал чинь өндөр харагдаад байна гэдэг. Нөгөө талдаа дэлхийн аль ч улс халамж шаардлагатай байгаа иргэдтэй халамжаа өгсөөр л байдаг. Өгч ёстой. Иргэжлийн 2027 оны улсын төсөв дээр одоо асаргааны тэтгэмж хөгжлийн бэрхшээлтэй хүний авдаг одоо сар тутмын тэтгэмж энтрийг бид нэмэгдүүлж оруулж санал өгч байгаа. Энэ маань нөгөө талдаа одоо инфляцтай уялдуулж бид бас нэмэгдүүлэх ёстой. За халамжийн тэтгэвэр авдаг иргэд байдаг ч юм уу тийм ээ. Тийм учраас энэ 2.8 их найд төгрөг бол ерөөсө тэр чигтээ халамжийн зүйл бас биш шүү. Энэ бол гэхдээ одоо яг хуулийн зохицуулалтаар тэгж ойлгогдохоор байгаа. Тийм учраас бодлогын яамнаас 2 хуулиараа сая бид нар хамгийн сүүлд халамжийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлгээ хийлээ. Одоо яг нээлттэй хэлэлцүүлэг явж байгаа учраас иргэд маань улсын хурлын гишүүд маань энэ дээр санал өгөх асуудал нээлттэй. За гэр бүлийн хөгжлийн тухай хууль бол бүх яамнуудаа саналаа аваад олон нийтийн хэлэлцүүлгээ хийгээд одоо засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болцсон. Энэ бол хүн ам зүйн бодлого. Гэр бүлийн хөгжлийн тухай бодлого. Монголын төр одоо байж байгаа 900 гаруй мянган Монголын энэ гэр бүлийг яаж яг бодитоор дэмжих гээд байгаа юм бэ? Энэ хүн ам зүйн өсөлтөн дээр Монголын төр яг яаж анхаарах гээд байна? Дэлхийн маш олон улсууд маань өнөөдөр ажиллах хүчний эрэлт гарцсан байна шүү дээ. Өнгөрсөн нэгд өдөр бид Чехийн элчин сайдтай уулзлаа. Танахаас 10,000 ажиллах хүч авъя. Японихаар, Европ тэр чигтээ. Тийм учраас бид нар өнөөдөр энэ төрөлтийг дэмжсэн гэр бүлийн хөгжлийн бодлогын хуультайгаа уялдуулж өгж явахгүй бол 20 жилийн дараа одоо бид нар ямар байдалд хүрэх вэ? 2025 онд Франц улс анхудаа нас барсан иргэд нь төрсэн хүүхдийн тооноос илүү гарчлаа шүү дээ. Өнөөдөр бид нар энэ арга хэмжээг авах хэрэгтэй. Тийм учраас бид нар гэр бүлийн хөгжлийн тухай хууль дэмжигдээд явсан бид нар засгийн газар дээр хэлэлцүүлээд оруулж ирнэ. За халамжийн тухай хууль маань
одоо олон нийтийн хилцүүлэг явж байгаа. Тийм учраас таны хэлсэн саналыг дэмжиж байна. Иймч байх ёстой. Халамж нь яг алийн нөгөө төрийн ухаан зүйн бодлого нь аль юм бэ гэдгийг энэ хуулиудаас салгаж өгөхөөр ажиллаж байгаа. Тэгээ яг халамжинд чивсэн улс боллоо гэж ах шиг байна л да. Монголын төр ер нь дэлхийн улс орнуудын альж төр халамж шаардлагатай иргэдэд халамж үзүүлэх ёстой. Жишээлбэл таны хэлж байгаа зардал дотроос халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амжиргааг дэмжих, мөнгөнд тэтгэмж, хүүхдийн мөнгөнд тэтгэмж, насны хишиг, тэгээс 3 хүртэлх насны хүүхд асаргааны тэтгэмж, өрх толгоосоо их хэсэг ихэр хүүхдийн тэтгэмж гээд эдрээс яг алийг хасах юм. Одоо хасах бүрэн эрх бол улсын хурлд байдаг. За нийтдээ 2025 онд бол 2.4 их найт төгрөгийн одоо таны хэлээд байгаа халамжийг Монгол улс тараасан гэж үзээд байгаа. А гэтэл халамжийн зардал дотор жишээлбэл хүүхдийн 100 мянган төгрөг явж байгаа. Энэ маань халамж юм уу? Жишээлбэл Монголын төр бол ухаан зүйн бодлого заавал аваад явах хэрэгтэй. Жишээлбэл 80 мянган хүүхд төрдөг байсан бол 50 мянга төрдөг болчлоо. Олон хүүхдийн бодлогыг яаж дэмжих юм жишээлбэл хүүхдийн мөнгөөр дамжуул